За сайн байцгаана. Өнөөдрийн хичээлийн сэдэв хөшүүрт менежментийн киномат шинжилгээний аналитик арга ийм сэдэв байна. Энэ ер нь бол өмнөх хичээлээр ярьсан баг. Кинематик шинжилгээг бол биднээс 3 аргаар хийдэг гэж. Тэгэхээр энэ 3 аргын нэг бол аналитик аргыг биднээс хөтлөгдөх хүчний хөдөлгөөний хууль. За мөн хөтлөгдөх төдийгүйгээр завсрын ямар нэг мөчний байрлал, хурд уртгалын өөрчлөлтийн хуулийг механизмын ажиллагааны нэг мөчлөг, цикл гэж ярьдаг. За энэ мөчлөгт тодорхойлохоос гадна энэ мөчлөг дотроо хөтлөгдөх хүчний дурын байралд шаардлагатай кинематик параметруудын эгчтэн зур утгыг тодорхойлох бололцоотой ийм онцлогтой арга байна. За энэ аргыг болоод биднээс сензорын аргачлалуудыг хэрэглэдэг. За бидний хичээл дээр төгөөлж үзэж байгаа хатгаан хөшүүрт менежментийн хувьд энэ Оросын эрдэмтэн Зиновьев гэдэг хүний боловсруулсан вектор битүү хүрээний арга гэж юм хэрэглэх нь бол их тохиромжтой байт юм байна. Октрогын механизмын хувьд биднээс өөр арга хэрэглэнэ гэсэн үг. За тэгэхээр энэ аргыг биднээс яаж хэрэглэдэг юм бэ гэж цааш навч үзье. За вектор битүү хүрээний арга гэдгийн хувьд биднээс механизмын кинематик бүдүүн хүчийг тийм битүү хүрээгээр солидөг юм байна. За тэгээд хүрээний тэгшлийг ашиглаад, вектор тэгшлийг ашиглаад уг тэгшлээс биднээс тухайн хөдөлгөөг судлах гэж байгаа мөчний байрлалын тэгшлийг зохиодог. За энэ тэгшлийг зохиосноор биднээс цаашны уг тэгшлээс эргүүлсэн координатор 1 буюу 2 удаа уламжил авч тухайн мөчний хурдтал тодорхойлох ийм л аргыг биднээс энэ Зиновьевийн вектор битүү хүрээний арга гэж нэрлэдэг. За ихэнх хөшүүрт механизмын хувьд байгуулалтын томьёо заасан дарааллын дагуу дээр дурдсан вектор битүү хүрээг бүтцийн нэг жирийн хувьд үүсгэдэг. Тэгээд бүтцийн нэг бүрд үүсгэж байгаа тэр хүрээгээ ашиглаад цааш нь тооцоогийн аргачлалууд нь бол тухайн бүтцийн группийн ангиас замун эренбэс нь хамаарат өөр байдаг байна. За ийм учраас бид жишээ болгоод нэг механизм дарын тооцооны аргачлалыг авч үзье. За энд биднээс хамгийн түгээмэл тохиолддог хавтгайн дөрвөн мөч механизм авч үзье. За ингэж жишээ. За бидэнд бол энэ дөрвөн мөчт дахиргал кромослт механизм өгөгдсөн байна. За дөрвөн мөчний ямар мөч нөхөд хөдөлгөөнгүй мөч буюу тэг. За хөдлөх мөч дахиргал. За 2 дугаар мөч нь шатун. За 3 нь кромисл. За ингээд дахиргалын хөдөлгөөнийг биднээс бүтэн эрх хөдөлгөөнийг кромислын авах хөдөлгөөн болгож авах учраас дахиргал кромисл механизм гэж нэрлэдэг. За кинематик асуудыг биднээс тэмдэглэе. За 1-ийг 0-той холбосоос нь A, 1-ийг 2-той холбосон B, 2-ыг 3-той холбосон C, за 3-ыг үл хөдлөх мөчтэй холбосон D гэсэн. За энэ дөрвөн асуутай ийм механизм байна. За бидэнд өгсөн юмуд юу байна гэхтэн зэрэг мөчнүүдийн уртын хэмжээ өгдөж, өөрөөр хэлбэл дахиргалын уртын хэмжээ LAV, шатууны уртын хэмжээ LVC, за 3 дугаар мөчний уртын хэмжээ LCD гэдэг юм. За мөн толгуур хоорондын зай. Өөрөөр хэлбэл 1-3 дугаар мөчний эргэлтийн AD толгуурууд нэг хэвтээ тэглэг дээр оршиж байгаа нь хорлох зай мөн өгдсөн байна. За цааш нь бид дахиргалын өнцөг урд өгдсөн юм байна. За өнцөг урд нь биднээс нар 100 эргэж байгаа. Өөрөөр хэлбэл 1-р мөч бол G эргэж байгаа мэн гэж тооцоно. За эдгээр үйлдэлийг ашиглаад бид юу хийх ёстой юм бэ гэхтэн зэрэг кинематик шинжилгээ хийгээд 2 ба 3 мөчний өнцөг урдгалын өөрчлөлтийн хуулийг механизмын ажиллагааны нэг мөчлөг тодорхойл гэсэн. За ийм бодлого байна. За ингээд бодолт руу оръё. За эхлээд бүтцийн шинжилгээг хийж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн механизм хэдэн хөтлөх мөчтэй юм гэж эхлэх нь. Тэгэхээр дөрвөн мөч механизм өөр хоорондоо 4 хас үүсгэсэн. За бидний тэмдэглэсэн A, B, C, D гэдэг 4 хас. За энэ 4 хас дөрвөлөө 5 дугаар ангийн асууд дандаа ирэх асууд байна. За механизм бол биднээс 3 дугаар бүлгийн эхлэхээс бүрдэж байгаа. Ягаад гэвэл зургийн хавтгайд перпендикуляр тэнглэгийн дагуу давшихаа, за зургийн хавтгайд орших, босоо тэнглэгийн дагуу бусдын тэнглэгийг тойрон эргэх, замун зургийн хавтгай дээр оршиж байгаа ихтэй тэнглэгийг тойрон эргэх гэсэн 3 хөдөлгөөнийг бидний тэмдэглэсэн 1, 2, 3 гэсэн 3 мөч гуруулаа үлдэж чадахгүй учраас 3 дугаар бүлгийн эхлэхээ болно. За ийм учраас бүтцийн томьёо бол биднээс чи биш юм ашиглаж бодох нь
Өөрөөр хэлбэл 3 насх нь 2 бета, насх нь B зэрэг том яваар. За хөдөлгөөнд хүчний тав бол 3. 3-ыг үржих нь 3. За дараа нь 2-ыг үржих нь биднээс 5 дугаар ангийн осын 5 P5 гэж байгаа. Тэгэхээр энэ маань 4 осон 4-д 5 дугаар анги учраас B5 4, B4 тэг байх нь. За ингээд таминд орлол бодохоор нэг гарч ийн өөрөөр хэлбэл нэг хөтлөх мөчтэй. За бидэнд бол 1-р мөчнийг хөтлөх гэдэг ингээд өгсөн. За ингээд байгаад цааш нь бүтцийг судлах юм бол 2-3-1 бүтцийн групп болох 2 дугаар анги 2 дугаар анги бүтцийн групп. За тэгээ үлдсэн нь бол 1-0-тай хангалттай механизм, нэг жилийн зэрэгтэй хангалттай механизм. Ийм учраас энэ хоёр бүтцийн группын дараалал холбогдсон 2 дугаар ангийн механизм байх нэ. 2 дугаар ангийн механизм. За бидэнд бол юу хэрэгтэй вэ зэрэг механизмын ажиллагааны нэмэгчлэг гэдэг юм бид нас тогтоох хэрэгтэй. Ажиллагааны нэмэгчлэг. Тэгэхээр бид энийг саяхан механизмын видеон дээр харъя. Өөрөөр хэлбэл дахиргал бүтэн эргээд энэ цинкэр төрслөгдсөн дахиргал бүтэн эрэхэд за энэ саарлал нь бидний эндээс 2 дугаар мөч буюу шатам. За 3 маань кромесл. Тэгэхээр энэ бүтэн эргэж байгаа явцад 1-р мөчийн бүтэн эргэлтэнд бол 3 дугаар мөч баруун зүүн хязгаарын байрлалд ирж байгаа гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр хязгаарын байрлалуудыг биднээс ямар үед ирж байгааг нь анзаарвал дахиргалын байрлал шатууны байрлалд давхсаж байгаа үед нэг жилийн дагуу давхцсан эсвэл нэг жилийн дагуу сунаж барьсан энэ хоёр байрлалд хөтлөгдөх мөч маань зүүн баруун хязгаарын байрлалд ирж байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр хязгаарын байрлалын хооронд ажлын явалт нэг талдаа ажлын явалт нөгөө талдаа сул явалт гэж тооцогдох учраас энэ механизмын ажиллагааны нэг мөчлөг гэдэг үл мөчлөг буюу цикл гэж ярьсан. Энэ мөчлөг бол дахиргалын нэг бүтэн эргэлтэнд хамаарч байгаа маань гэж ингэж ойлгох юм. Тийм учраас бид нөгөө бодлогын нөхцөлд механизмын ажиллагааны нэг мөчлөгт 2 ба 3 мөчний кинематик үзүүлэлтүүдэд тодорхойл гэж өгсөн учраас дахиргалын бүтэн эргэлтэнд тооцоо их нэ. Өөрөөр хэлбэл дахиргалын эргэлтийн өнцгийг φ1 гэдэг нь дэлжих юм бол энийг биднээс тгээс 2π гэсэн энэ завсартай кинематик шинжилгээ хийх хэрэгтэй болох юм. За иймэрхүү байдлаар бид өөрчлөлтийн хуулийг бол ажиллагааны нэг циклийн үед хэрэглэхэд их тохиромжтой. Ийм байна. Энийг биднээс нөгөө өмнө үзсэн балааны аргаар хийвэл бас их төвхтэй олон байрлалд дараалсан олон ийм механик ажиллагаа их тийм тооцоог шаардлагатай болдог. За ийм байна. За цааш нь явъя биднээс. За кинематик бүтээгчээ бидний дурын байрлал зурцсан байгаа. За ингээд дөрөвчийн ярьсан аргачлалын дав цааш нь тооцоо хий. За эхлээд тооллын тэгшинс координатын систем сонгох нь А төвтэй AX, Y гэсэн тооллын систем сонгоё. За хэвтээд тэнглэг нь AX, босоод тэнглэг нь AY гэж юм тэнглэх нь. За тэгвэл биднээс энэ механизмын ерөнхийсэн координат гэж ярьсан. Тэгэхээр энэ механизмын хувьд бол ерөнхийсэн координат нь хөтлөх мөчний хөдөлгөөний параметр байдаг. За бидний хувьд 1-р мөчний эргэж байгаа учраас φ1 гэдэг өнцөг. Тэгэхээр энэ өнцгийг биднээс сонгосон хэвтээд AX тэнхлийн өсөх чиглэлээс нар буруучигт авах нь нар буруучигт. За ингээд φ1 гэдэг өнцгийг авах нь. За ер нь бол биднээс энэ эргэж байгаа бүх мөчний хувьд эргэлтийн өнцгийн энэ саяын бидний сонгосон нар буруу чиглэлийг бол тухайн мөчний эргэлтийн өнцгийн өсөх чиглэл гэж ингэж тооцдог юм байна. За эхлээд биднээс нөгөө ардчмизмын хувьд хүрээг үсгий вектор битүү хүрээ. За энэ хүрээгээ ABDA гэж ингэж тэмдэглэвэл за хэвтээ AD-г холбосон нэг вектор D-гээс ихтэй AD төгсөж байгаа. За энэ векторын чиглэлийг бол ер нь дураа авах боломжтой. Өөрөөр хүрээний юу биднээс ямар хөө байдлаар авах гэдэг нь ер нь дураар авч болдог. За нэгдүгээр мөчний үг биднээс А-гаас ихтэй B-д төгсөж байгаа вектороор за ингээд нэгдүгээр мөчний төгслийн B-цгийг үлгүүдлэгт D-цэгтэй холбосон хаагч векторыг бид тэмдэглэе. Тэр нь бол DV гэсэн вектор байна. D-гээс ихтэй B-д төгсөж байгаа. За эдгээр векторуудын хэмжээг бол биднээс энэ хүрээний тэгштгэл гэдэг бол биднээс эндээс L0 гэдэг биднээс нөгөө ихтэй вектор байгаа. Тэгэхээр энэ бол тулгуур хоорондын зайг X тэнглэгийн давах нэгж вектороор үзүүлснээр тэнцүү. Ийм вектор байна. Тэгэхээр тулгуур хоорондын зайг тогтмол энэ нэгж вектор хэмжээ чиглэл тогтмол байдаг. Тэгэхээр биднээс L0 гэдэг энэ вектор бол хэмжээ чиглэлээр тодорхой тогтмолтой юм байна гэж ойлгох нь.
За хоёр дахь вектор нэгдүгээр мөчийг солилцоодсон L1 гэдэг вектор. За энэ бол нэгдүгээр мөчний EL-AB гэдэг тахиргалын уртыг E1 гэдэг нэгж вектороор хөгжүүлсэн тэнцвэр хүч. Тэгэхээр E1 гэдэг нэгж вектор бол нэгдүгээр мөчний одоо тэнглэгийн дагуу чиглэсэн ийм нэгж вектор гэж ингэж ойлгох нь L1-тэй чиглэлд давхсаж байгаа ийм нэгж вектораа гэж. За хаагч вектор гурав дахь нь тэр векторыг LVD гэж ингэ тэмдэглэе. За тахиргалын хувьд бол биднээс L1 гэдэг векторын хэмжээ тогтмол, ягаад гэвэл тахиргалын урт тогтмол. За нэгж векторын чиглэл өөрчлөгдөнө. Өөрөөр бидний түрүүний ярьсны дагуу тгээс 2 пи завсартай заяа учраас энэ чиглэл бол яана өөрчлөгдөж байгаа. За 3 дахь вектор нь хаагч вектор. Тэгэхээр энийг биднээс VD-гийн орондох зайг VD-гийн дагуу чиглэсэн нэгж вектор буюу EDVD гэсэн явуулж тэнцвэр гэж ингэж бичиж болох нь. За VD-гийн орондох зай бол өөрчлөгдөнө. Энэ чиглэл бас өөрчлөгдөнө. Тийм учраас хэмжээ болон чиглэлээр хувьсж байгаа вектораа гэж энэ хаагч векторыг үзэж болох нэ. За энэ E1 EDV гэдэг бол биднээс хүрээний хариуцлага талын дагуух нэгж векторудаа гэж ингэж ойлголоо. Тэгэхээр хэмжээ нь бол тогтмол нэг тэнцв чиглэлүүд нь одоо яах нь. За тэр E1 гэсэн нэгж вектороос хоёр бол биднээс хэмжээний чиглэлнүүд E1 чиглэл өөрчлөгдөж байгаа. EVD-ийн бол бас чиглэл нь өөрчлөгдөж байгаа. За хэмжээч бас ялгаагүй өөрчлөгдөж байгаа гэж ойлгосон. За ингээд чиглэл тэгшлээ бичгээс өмнө бид бас чиглэлийн өнцгөөд тэмдэглэдэг. За мань түрүүчийн нөгөө бидний финиктэй адилаар AX-ийн тэглийн өсөх чиглэлээс L0 векторын чиглэлийн өнцөг бол φ0 гэж ингэж. За энэ өнцөг бол 180 градус гэж очих нь 180 градус. Өөрөөр хэлбэл энэ L0 вектор бол ямагт дээс 10 чиглэлтэй тогтмол хэмжээтэй гэсэн учраас энэ бол AX тэглийн буурах чиглэл учраас чиглэлийн өнцөг нь 180 градус байна. За тэргөө чиглэл хэмжээ чиглэл нь хувьсж байгаа LVD гэдэг векторын чиглэлийн өнцөгийг FD гэдэг тэмдэглэе. Монжолгоохгүй AX тэглийн өсөх чиглэлээс нар уруу авч байгаа өнцөг гэж. За ингээд хүрээний тэгшлэг бичих юм бол за вектор нэмэх дүрмийн дагуу зургуудаар дүрсний дагуу L0 дээр L-ийг нэмчих бол LVD-ийн тэнцүү гэж наагч векторын LVD авчих. За энэ нэг тэгшлийг биднээс хангалттай механизмын хувьд одоо үсгсэн AVDA гэсэн энэ хүрээний вектор тэгшлэг гэж нэрлэх нь. Тэгэхээр энэ тэгшлийг биднээс бодох хэрэгтэй байна. За бидний өмнө ярьсанчлан эхний нэмэгдэхүүн векторуудын одоо хэмжээ чиглэл нь тодорхой. За L1-ийг бол биднээс нөгөө тооцооны тгээс 2π завсарлаа одоо хичнээн одоо үе тоож тооцоо хийх нэрээс хамаарч чиглэл болгонд идэгдэх юм гэж үзээд үзэх юм бол энэний чиглэл бас тодорхой байна гэж үзэж болох нь. За ийм учраас нэмэгдэхүүн вектор буюу хаагч векторын маань хэмжээ чиглэл тодорхойгүй. Өөрөөр хэлбэл 1 гэдэг тэгштэл 2 үлмэтгэжтэй ийм вектор тэгштэл байна. Тэгэхээр 2 үлмэтгэжтэй альва вектор тэгшлийг биднээс цааш нь бодож болдог шүү дээ. За ингээд бодохдоо биднээс нөгөө проекцийн тэгштэл ашиглах нь. Проекцийн тэгштэл өөрөөр сонгосон доолын системийн AX, AY тэнхлэгүүд дээр проекцлсан байна. За эхнийх нь биднээс X тэнхлэг дээр проекцлсан тэлбэр нь. За дараа нь босоо тэнхлэг дээр проекцлсан тэгштэл нь ийм хэлбэртэй болох нь. За ингээд 2 3 гэдэг энэ проекцийн тэгшлүүдээр тэмдэглэжээ. За эдгээр тэгшлээс биднээс нөгөө хаагч векторын хэмжээ чиглэлийг олох боломжтой. Эхлээд чиглэлийг олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл VD гэсэн энэ өнцгийг олъё. Тэгэхэд бол биднээс энэ хоёр дахь тэгшлийг эхний тэгшлийн эхний тэгшил тоогаад гişмжлээ аваа. Тэгээд эндээсээ биднээс тэгшлийн баруун гарталд бол тангс VD гэсэн юм арчгаа. Тэндээс VD-г олчих юм бол аркс тангс гэдэг ингээд энэ бол хаагч векторын чиглэлийн өнцөг гэсэн үг. За энэ өнцгөө олсон дараагаар биднээс хоёр тэгшлээс хэмжээг нь буюу LVD гэсэн нэг хувьс хоттой хэмжээг нь олж болох ба. За энэ бол 5 томьёогоор олж болох нэ гэж. За ингээд ансмизмын тооцоо хийгээд биднээс болчлоо. Одоо биднээс дараагийн бүтцийн групп болох эргэх хэлбэрийн 2 дугаар ангийн 2 дугаар ангийн 2 3 гэсэн бүтцийн группийн тооцоо хийх нь. Заман дөрвчийн одоо бүтцийн нэгжийн хувьд адилаар энэ бүтцийн группийн хувьд DVCD гэсэн вектор хүрээ үүсгэх нь. Өөрөөр хэлбэл за өмнө бидний ансмизмын нас тодорхойлсон LVD гэсэн вектор. За энийг бид бас дараагийн бүтцийн бүрийн хувьд суур вектор гэж ярьдаг. Тэгэхээр энэ суур векторын хэмжээ чиглэлийг бид олцсон чинь яг ашиглаад
Тэгээд дараагийн одоо хүрээ үсгний 2 дугаар мөчийг солилцоож байгаа вектор нь L2. За тэгээ энийг бид нөгөө суур вектор дээр нэмэгдэж байгаа байдлаар. За хаагч вектор нь бол L3 буюу 3 дугаар мөчийг солилцоож байгаа вектор гэж. Ингэж тооцоно. За мэдээж хэрэг энэ L2 бол 2 дугаар мөчний өгөгдсөн LVC гэдэг уртыг тэр мөчийн тэнглэгийн дагуу чиглэсэн E2 гэсэн нэгж вектороор үзүүлснээр тэнцүү. За 3 дугаар мөчийг солилцоож байгаа L3 гэдэг вектор бол за CD-гийн 3 дугаар мөчний уртыг за 3-ын тэнглэгийн дагуу чиглэсэн E3 гэсэн нэгж вектороор үзүүлснээр тэнцүү гэж ингэж илэрхийлж болох ба. За ингэж цааш нь биднээс тухайн хүрээнийхээ тэгшлийг бичиж. За LVD-ийг бид хэмжиж хэл мэдчихэж байгаа. За L2, L3 гэдэг векторууд нөгөө хэмжээ тогтмол, ягаад вектор мөчнүүдийн уртыг хэмжээ тогтмол чиглэлүүд нөөцлөгдөж байгаа. Ийм учраас энэ бол хоёр векторын маань чиглэл тодорхойгүй буюу хоёр үлэмжтэй тэгшил гарч байна. За энэ 6 тэгшлийг биднээс тухайн одоо механизмын эрх хэлбэрийн 2 дугаар ангийн 2 дугаар аримбын 2 3 гэсэн утсан группийн хүрээний тэгшил гэж нэрлэдэг. За энэ тэгшлийг бас бодож болох ба хоёр үлэмжтэй юм чинь мөн ялгаагүй төрүүчийн айдлаар проекцаараа ашиглаад координатын тэнглүүдээр проекцлыг бичиж болно. За гэхдээ бас энэ жах өөр аргачлал байна. Энэ дээр биднээс нөгөө векторуудаа биднээс нэгж векторын илэрхийлсэн утгуудаар нэрхэлийг бичих юм бол ийм хэлбэртэй бичих болох баг. За эндээсээ бас хоёрдугаар мөчний одоо ортыг олсон. L2 гэдэг векторыг олсон байдлаар дээрх тэгшлээс олж болно. Тэгэхээр 7 тэгшил бол 3 дугаар мөчний буюу L3 векторыг илэрхийлж байгаа тэгшил болж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар 2 дугаарыг илэрхийлсэн юм байдлаар бичиж яаш нь бас бодъё. За ингээд энэ дотор орсон E2, E3 гэсэн нэгж векторууд ямар хөө одоо шин чанартай байдгийг бэ гэдгийг авч үзээ. Тэгэхэд бол биднээс тоолын стенд за тэр нөгөө E2 E3 зөөгөөд за нэгж вектор гэж байгаа учраас хэмжээ тогтмол нэгтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл X-ийн давах нэгж вектор E вектор гэж авал за мөн Y-ийн давах нэгж вектор E гэдэг эдгээрийн хэмжээ тогтмол учраас эдгээрийн хэмжээгээр тусдаж чад өөрөөр хэлбэл векторын төгсгөл нь бол биднээс энэ нэгж радиустай тойрогдоор оршин гэсэн үг. За чиглэлүүд нөхцөлж байгаа. Тэгэхээр чиглэлийн өнцгүүд нь бол бидний тэмдэглэснээр Φ2, Φ3 гэж гарчих баг. За E2-ыг бид бас координатын тэнглэгүүдээр проекцлоод төгслийн цэгийг E3-ийн төгслийн цэгийг бас ялгаа авахгүй координатын тэнглэгүүдээр проекцлоод за тэгээд эдгээр нэг эргэлтийн өнцгөө ашиглаад ингээд илэрхийлж бичих бол X2-ыг биднээс хэмжээний чинь косинус Φ2, Y2 нь синус Φ2 гэх мэтлэн бичигдэх бай. За эндээс энэ хоёр векторуудын скалар хэмжээг олчих юм бол ийм хэлбэртэй болно. Өөрөөр хэлбэл хоёр нэгж векторын скалар хэмжээ бол эдгээр нэгж векторуудын чиглэлийн өнцгийн ялгуурын косинус тэнцүү гэдэг байна. За нэг ийм шин чанартай юм байна. Тэгэхээр энийг бид бас ашиглаж цааш нь тооцоогий 9 гэсэн дамын аваар биднээс дугаарлаад энэ дамыг цааш ашиглах нэ. За дөрвөчийн 7 8 гэсэн тэгшлүүдийг биднээс ашиглаад нөгөө нэгж векторуудын хурцыг 7 8 хоёр талын одоо квадрат зэрэг төвшүүлээд нэгж векторуудын хурцыг тэндээс олоо бичих юм бол ийм хэлбэртэй болно. За эндээс нөгөө саяхан дээр 9 гэдгийг ашиглаад бичих юм бол VVD гэдэг өнцгөө олцсон юм чи эндээс Φ2, Φ3 өнцгүүдийг олох боломжтой. Өөрөөр хэлбэл 2 3 гэсэн мөчний байрлалын тэгштгэл буюу Φ2-ыг олж жишээлбэл дээрх тэгшлээс иймэрхүү байдлаар олж болох юм. За мөн ялгаа авахгүй үнэтэй байдлаар Φ3-ыг бас олж болж байгаа. Φ3 маань 2 дахь тэгшлээс нь. За энэ 11 гэсэн дугаартай дамжаагаар. Өөрөөр 10 11-ийг биднээс 2 3 дугаар мөчний байрлалын тэгшлээ гэж нэрлэж байна нэ. За энэ тэгшлүүдийг биднээс олсноор цааш нь одоо биднээс хурд уртал нь олох боломжтой болдог. Хурд уртал нь олох боломжтой. Тэгэхээр эдгээрийг олохдоо биднээс эхлээд одоо хурдаа олъёг бол биднээс ерөнхийсэн координатор нэг удаа боломжлоо. Ерөнхийсэн координатор. Өөрөөр хэлбэл ерөнхийсэн координат маань хөдөлгөмчний эргэлтийн өнцөг буюу φ1 гэж байгаа. За ингээд 10 тэгшлээс эхлээд φ1-ээр боломжлол авчих юм бол ийм болох нь. Φ2-оос φ1-ээр авсныг удааг боломжлол.
За энэ уламжлалыг бид нар бас цааш нь хэрэгслийн өнцөг болгон цаанаа бол хугацааны функц гэдэг утгаар нь хугацаагаар уламжлал аваад за тэгээд хугацааны дифференциалыг хэрэгслийн өнцгийн дифференциал аваад очих юм бол эхнийх нь бол 2 дугаар машины өнцөг урд, дараагийн илэрхийлэл бол захиргалын өнцөг урдны уруу хэмжигдэн. Өөрөөр хэлбэл энэ хоёр дахь илэрхийллийн биднээс хүртүр хоёрыг хугацааны dt-ийн дифференциал аваад очих юм бол хүртүрт нь 1, хуваарьт нь dv1 dt гэдэг маань 1 дугаар машины өнцөг урд. За иймэрхүү байдалтай илэрхийлэл гарч ирэх нь эндээсээ биднээс омега 2 олж болдог. Омега 2 гэдэг маань 2 дугаар машины хэрэгслийн өнцгөөс ерөнхийдсөн координатор авсан нэг удаагийн уламжлалыг захиргалын өнцөг урдаар оруулж ирсэн тэнцээ байна. За энэ ихний энэ уламжлал биднээс 2 дугаар машины өнцөг урдны аналог гэж ингэж ярьдаг. За бас төлөөс утга гэж ингэж орчуулсан баг шиг байлаа. Өнцөг урдны төлөөс утга гэж ингэж. Тэгэхээр энэ өнцөг урдны төлөөс утга бол нэгжгүй хэмжигдэх юм байна. Нэгжгүй ягаад гэвэл энэ өнцөг урдаар оруулж энэ өнцөг урдаа олж байгаа учраас нэгжгүй хэмжигдэх юм. За мэдээж хэрэг жигд эргэж байгаа үед омега 1-ийн тогтмол үед өнцөг урдны аналог бол тухайн мөчнийхөө өнцөг урдтай шувуу хэмжээтэй ийм параметр байна. Тийм учраас энийг бид нар бас энэ кинематик шинжилгээ төвлөлт өргөн хэрэгэлдэг ийм хутга юм байна. За үүнтэй адилаар бид нас 11 тэгшлээсээ өөрөөр 3 дугаар машины нөгөө байрлалын тэгшлээсээ унгайлгах өнцөг урднаас нэг удаа уламжлал аваад 3 дугаар машины өнцөг урдны аналогийг олоод тэгээд түүнийгээ захиргалын өнцөг урдаар оруулж очих юм бол 3 дугаар машины эргэлтийн өнцгийг олж болох нэ. За үүнийг биднээс 13 гэдэг давны оруулж болох гэсэн үг. За цааш нь биднээс чиглэлийн олох хэрэгтэй болно. Өөрөөр сая бол биднээс хэмжээг нь олох томьёод хаарлаа. За чиглэлийн олохдоо эдгээрийн аналогуудын тэмдгийг тооцно. Өөрөөр хэлбэл эргэлтийн өнцгөөс ерөнхийдсөн координатор авсан нэг удаагийн уламжлал ямар тэмдэгтэй байна вэ гэж. Хэрвээ энэ тэмдэг эерэг байвал нөгөө л өсөх чиглэлийн дав буюу нар бороо гэж ингэж ойлгоод нь хасах гараад ирвэл нар зүүр гэж байгаа юм байна гэж ингэж ойлгох нэ. Өөрөөр хэлбэл тухайн машинууд эргэлтийн өнцгийн буурах чиглэлд эргэж байгаа юм байна гэж ингэж дүгнж болох нэ. За цааш нь хурдтал тодорхойлохдоо ялгаа авах дөрвч нэг байрлалын 10.1 тэгшлээс ерөнхийдсөн координатор 2 удаа уламжлал авдаг. За ингээд гарч ирж байгаа энэ эргэлтийн өнцгөөс ерөнхийдсөн координатор авсан 2 удаагийн уламжлалуудыг биднээс хурдтгалын төлөөс утгууд гэж нэрлэнэ. Төлөөс утгууд. Тэгэхээр эдгээр төлөөс утгуудыг биднээс олчих юм бол цаашны хана жигд эргэж байгаа үед өнцөг уртал олох боломжтой. Өөрөөр хэлбэл биднээс бас жигд эргэж байгаа үед энэ томьёоны 2 дахь гишүүн тэг болчдөг. Тэгээ эхний гишүүн буюу хурдтгалын аналогийг өнцөг урдны квадратаар оруулж ийж. Жишээл 2 дугаар машины өнцөг уртал арчих юм. За 3 ялгаа байхгүй. 3 дугаар машины өнцөг урдны өнцөг уртгалын аналогийг өнцөг гүтлэх машины өнцөг урдны квадратаар оруулж ийж эпсилон 3 маань арчих нэ. За чиглэлийг нь ялгаагүй биднээс энэ хурдтгалын өнцөг уртгалын одоо төлөөсөн утгуудын тэмдгийг тооцно. Өөрөөр эерэг байвал нар буруу чигтээ, сөрөг байвал нар зүү чигтээ гэж. За мэдээж хэрэг энэ өнцөг урдны болоод өнцөг уртгалын аналогуудын тэмдгүүдийг биднээс хооронд нь бас харьцуулан харж иж тухайн машины хөдөлгөөний төлөвийг тогтоож болно. Өөрөөр хэлбэл одоо өнцөг урдны болоод өнцөг уртгалын аналогууд ижил тэмдэгтэй байвал биднээс хөдөлгөөн хурдсаж байгаа гэж ингэж ойлгоно. Эсрэг тэмдэгтэй бол хөдөлгөөн удаасгаж байгаа гэх. За иймэрхүү байдлаар бид нар бас хөдөлгөөний төлөвийг тогтоож болох нэ. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.